Миний гидс ямар байсан бэ гэхээр ингээ айгүй хийтэй. Тэгээ хол замд явах, айгүй сэтгэл хөдлөл юм, огцом сэтгэл хөдлөл мэдэрсний дараа ингээ дүүрчдэг. Би бүр ингээ амьсгаж чадахгүй болтой дүүрчдэг. Тэгээ яханы эмчнэр миний нөгөө өндгөрч энтрийг ингээ хаагаа олдохгүй. Чиний гидсэн дотор яг шуурга болоод байна. Бид нар ерөөсөө чамайг үзэж чадахгүй байна гэдэг ингээ буцаачдаг гэсэн. Тэгээд би ингээ хөтөлбөртөө хийгээд яваад исэн чинь явцын донд тэр хий маань ингээ алга болоод тэгээд надад байсан тэр гидсний одоо дүүрэнгээс ч өмнө ямар асуудал байсан гэхээр ийм нөгөө сарын тэмдгийн хямрал байсан. Одоо миний биений юмны хямрал байсан. Тэгээд одоо намайг аягүй цэвэршигч юм эсвэл өргөдч юм гэдэг эмчнэр ингээ аягүй яана ч одоо төрөөч энэ гэл айлгадаг. Эсвэл чи одоо ингээл цэвэршлээч гэдэг юм. Тэгээд би энд өөр арга байх ёстой гэдэг нөгөө судлаад тэгээ явж хагаад энэ ерөөсөө миний тархитай холбоотой юм байна. Би энэ тархиа амраах, өөрчлөх юм мэдрэлийн тогтолцоогоо сайжруулах ажил хийх бол идэхгүй мэн гэдгийг ойлгоод тэгээ би ерөөсөө юм даавар юм уухгүй гэж өөртөө их шийдсэн. Тэгээд уламжлалтын эмнэлэгт хандна. Тэгээд энийгээ хийн гээд тэгээд энэ чинь ингээд сар болгон шинжилгээ өгдөг байсан бол би тэрийг орхиод ингээд улирал болгон шинжилгээ өгөө тангаа уугаад ингээд яваад бараг би сүүлийн 2-3 жил тасралтгүй тэрийг өгөөжсэн. Гэхдээ юу болсон бэ гэсэн чинь өнгөрсөн 5 дахь өдөр би хяналтын үзлэг дээр очисон чинь манай эмч аюу сайн хэмждэг байхгүй ингээд бүр нэг үрчлээ үздэг. Одоо жишээ намайг ингээд хатгуулаад тамир тэнхэмэгээ маань хүртэл шалгадаг ингээд бүр юу ч үлдээхгүй ингээд хөлөө болноос толгой орой хүртэл үздэг юм чихгүй юу. Би бол тэр эмчтэй баярлалаа. Тэгсэн чи үзэжсэн аа. Чи юу хийсэн? Тэгээ би энэ саматын энэ хийдгээ ярьдаг байсан. Эм чинь тэгээ би нэмээд бясалгал сурсан гэдгсэн чинь. За чамд одоо хийх эмчилгээ одоохондоо бол алгаж чинь бясалгалаа хийгээд хэсэг явж байгаа дэр гаргацсан. Тэгээд угаасаа би ирч хүчтэй болоод миний цаг залбаатай болоод байгаа тэр мэдрэмж нь бол надад байгаа шүү дээ. Тэгээ би тэрийгэ мэдчихэж байгаа. Тэгээд хамгийн гол нэг энгийн зүйл нь шинж тэмдэг юм бол би ерөөс ингээ ууртаа алхаж чадахгүй, дасгал хийж чадахгүй болчихсон. Тэгэхээр дасгал хийгээд очихоор чи хүний бие бас ингээд айгуу доошлолтой шүү дээ. Энерги багасаад ирдэг. Тэгэхээр одоо бол би буцаад дасгалаа хийгээд эхэлж байгаа гэж хэлж болно. Яагаад гэвэл 60 минут алхах бол надад юм ядархаа болцсон. Зүгээр өстөвтэй алхах болцсон. Тэгээд ин йог тэгээд арай зөөлөн йогийн дасгал ингээ хийгээд эхэлж байгаа. Тэгээд тэн дээр бол би юм тамирсан мэдрэмж бол авах байгаа. Тэгэхээр миний мэдрэлийн тогтолцоо биеийн хувьд бол би сайжирсан гэж бодож байна. Тэгэхээр яг энэ сарын тэмдгийн хямралтай холбоотой цэвэршил, эмэгтэйчүүдийн асуудал чинь хүмүүсийн ингээд нээлттэй хуваалцаад идэг сэдв биш. Гэхдээ тэр яг бидний өрөнд ихэнх мэдээлэл чинь бас тэнд агуулгаддаг. Энэ арцгийн үндэд маань байж идэг. Тэгэхээр тэр хэсгийн эдгэрлийг хийхэд бол үнэхээр үр дүнтэй хөтөлбөр байсан гэж бодож байна. Тэгээд энэ одоо бүх явцад миний тэр олон түүхүүдийг сонсож хуваалцаж ирсэн манай эдгэрлийн тойргийн хамт олон эдгэрлийн тойрог багийнхан тэгээд саматаг коучинг хийсэн ганцаарчлсан дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст маш их баярлж байна. Бүржин сэтгэлээсээ талархаж байна.